Сайн уу хөрхөн хүмүүс минь бүгдээрээ шинэхэн бичлэгээр уулзж байна. Зайнуудыг хаа бичлэг дээрээ хэдүүлээ Physical Asia reality show-ныхаа хамгийн сүүлийн ангиудыг ярих болно. Тэ Олын ярилгүйгээр хэдүүлээ шууд манай Монголын баг тамирчид маань финалийн шат хүртэл хэрхэн амжилттай явсан бэ гэдэг талаар шууд яриаруугаа орцгоё. Өмнөх бичлэг дээр дараагийн даалгаврын 2 дахь үе рүү ороод дууссан байгаа. Тиймээс хэдүүлээ тэр үеэс эхлээд яриад явъя. Энэ үе дээр үлдсэн 3 улсын 3 тамирчин 1200 кг жинтэй ачааг гав гинжтэйгээр 100 удаа тойрч өрсөлдөн мэдээж хамгийн сүүлд орсон баг хасагдах дүрмтэй. Энэ үе дээр Солонгос улсаас 3 эрэгтэй тамирчид оролцох болсон бол Австрали болон Монгол улсын баг тамирчдаас адилхан 2 эмэгтэй, 1 эрэгтэй гэсэн тамирчидтайгаар хүч үзэх болсон. Мэдээж энэ даалгавар мөн маш хүнд харагдаж байсан. Даалгавар биелүүлж эхлэхэд Австрали улсын оролцогчдын хувьд хурдан эхэлсэн ба яваан дундаа удаашрч байсан бол Монгол улсын баг тамирчдын хувьд анхнаасаа л хурдаа яг жигд хуваарлан тэмцээнийг дуусгаж чадсан. Даалгаврын үр дүнд Солонгосын баг тамирчид илүүргэж хамгийн түрүүнд барианд орж чадсан бол Монгол болон Австрали багуудын хувьд 96-100-ийн харьцаагаар буюу 4 тойргийн давуугаар Монголын баг тамирчид ялсан байгаа. Тиймээс реалити шоуны дараагийн шатанд Монгол, Солонгос, Японы баг тамирчид хүч үзэхэр болдог. Саяны даалгавраас хэдүүлээ багуудын стратеги, тактик хэр байсан бэ гэдгийг харж болно. Австралийн багийн хувьд уг нь яалтчгүй бүх зүйлээр маш давуу талтай хамгийн чанга өрсөлдөгч байсан хэдий ч яалтчгүй стратеги дээр алдаад тэмцээнээ орхисон байгаа. Ингээд реалити шоуны шилдэг 3 улсын тамирчид хамгийн анх уулзсан танхимдаа цугладаг. Энэ үеэр нь тус танхимд 3 гүйлтийн замыг байрлуулж өгсөн байсан ба дараагийн даалгаврын өмнө жижигхэн уралдааныг зохиодог. Тус уралдаанд 1-р байранд орсон баг дараагийн даалгаврын газрын зургийг харах буюу шипи авах хэрэгтэй болно. Энэ жижиг уралдаанд баг бүрээс 1 эрэгтэй болон 1 эмэгтэй тамирчид оролцох ба 3 минутын турш ээлжлэн уралдах тэмцээн байсан. Гүйлтийн тэмцээний үр дүнд Солонгосын баг тамирчид ялтыг байгуулж дараагийн даалгаврын газрын зургийг харахаар болдог. Энэ үед бас хөөрхөн инээдтэй үйл явдал болсон. Солонгосын тамирчид газрын зургийг харж байх үеэр нөгөө улсын тамирчид хамт харилцаа гэх мэтчлэн ийм хөгжилтэй үйл явдал гардаг. За үүнээс гадна Солонгосын багийнхан газрын зургийг хараад юм ярьж байхдаа нэг нь энэ гүүрүү гэд асуусан чинь нөгөөх нь чимээгүй байгаа чи сонсчулынхаа ингэ тэгдэг байхгүй юу. Тэгсэн чинь нөгөөх нь эдгээр Солонгос хэл мэдгүй штий гэсэн чинь нэрээ тийм л дээ гэд бас нэг ийм хөгжилтэй үйл явдал гардаг байгаа манайхаа. За тэгээд дараагийн даалгавар буюу нэвтршгүй хэрэм гэдэг үе рүү ордог. Энэ даалгаврын орчин, танхим гэдэл бас л ярих юмгүй лаг хийгдсэн байлээ. Та хэд манаас харсан байх гэж бодож байна. Энэхүү даалгаврын дүрмийг та нартай танилцуулъя. Хамгийн эхлээд олсоор дээшээ гарч гүүрэн хаалгыг нээх ёстой. Дараа нь үхэр тэрэгний урдах саадуудыг холдуулж тэргийг цайз хэрэмний хаалгаар оруулна. Хаалга нь зүгээр нэг хаалга биш, модон хаалга байх бөгөөд түүнийг хүнд мотор цохин эвдэж нээх ёстой. Мөн тэрэг дээр 2.2 тонн буюу 2200 кг ачаа байх бөгөөд зам нь дан элстүүл ачаануудыг буулгаж тэргээ явуулахгүй бол шууд явах боломжгүй байсан. Тиймээс эхлээд ачаагаа буулгаж тэргээ хаалга хүртэл түрэн ачаагаа буцааж тэрэг дээрээ байрлуулан хаалгыг эвдэж орох ёстой. Модон хаалгаар нэвтэрсний дараа тэрэг байрлуулах цэг гэж бас тусдаа байгаа. Түүнд нь тэргээ байрлуулад хамгийн сүүлд нь гүүрэн хаалгыг олсоор татаж хаалгыг хаан тус даалгаврыг биелүүлж дуусна. Уг даалгаврын сүүлийн хугацаанд 60 минут бөгөөд хамгийн сүүлд орсон баг шоугаа мөн орхино. Ингээд Солонгосын баг тамирчид хамгийн ихэнд даалгаврыг биелүүлдэг. Тэд яг л саяны тайлбарын дагуу даалгаврыг биелүүлсэн. Гэвч энэ хооронд хэд хэдэн ховж юуд гарч ирсэн. Үүнд нь жишээ нь модон хаалга зохиж эвдэхтэй ашигладаг хүнд модыг Япон болон Монголын баг тамирчид зургуулаа өргөсөн буюу тийм хэмжээний хүнд мод байсан. Гэтэл үүнийг нь Солонгосын 2 эмэгтэй тамирчин өргөөд явсан нь ноотой байна. Солонгос булхайцсан байх магадaltaй гэх мэт хүмүүс яриад байгаа. Мөн үүнээс гадна гүүрэн хаалганы хувьд ч Солонгос багийнханд арай хөнгөн хаалга хийсэн байх гэх мэтчлэн маш олон ховж юуд гараад байгаа. Тэгээд хэдүүлээ яг энэ талаар мөн тус шоутай холбоотой ховж юу сонин сайхны тухай дараагийн бас нэм тусдаа бичлэг хийнэ. Тэгэхээр тэрэн дээр ярина шүү манайхаа. Ингээд Солонгосын баг 17 минутанд тус даалгаврыг биелүүлж дууссан бол тэдний араас даалгаврыг биелүүлэхээр Монголын баг тамирчид орж ирдэг. Манай хэд ч тэгээд тактика яриад л даалгавраа эхлүүлдэг. Энэ үеэр инх оргил манайхан угаасаа хэрэм эзэлж байсан. Одоо яагаад эзэлж болохгүй гэж хэлдэг. Манайх хэрэм эзэлж ийсэн шүү дээ. Тийм үстэй. Их үед манай хэрэм эзэлжээс одоо яагаад эзэлж болохгүй.
Ингээд Монголын баг тамирчид даалгавраа биелүүлж эхэлсэн. Ачаатай тэрэг төрөх үеийг солонгосчууд ачаатай төрж байгаад өгсүүр зам дээр ачаагаа буулгасан бол монголчууд шууд л ачаагаа буулгаж эхэлдэг. Ингээд маш амжилттай хаалгыг нээж гэвч тэрэг нь хаалгаар орсон хэдиж мөн л элсэн дээр явж өгдөггүй. Энэ үеэр Орхон баяр багийнхандаа тэрэгний дугуйг нь эргүүл гэдэг даалгавар өгч бүгдээрээ өвхөр тэргээ төрөх биш 4 дугуйг нь эргүүлснээр тэргийг барианд оруулж чадсан. Дараа нь гүүрэн хаалга хаахтаа нэлээд их цаг авсан. Уг нь энэ хүртэл Солонгосын багийн даалгаврыг биелүүлсэн хугацаанаас илүү хурднаар даалгаврыг биелүүлж явж исэн. Гүүрэн хаалганы хувьд үнэхээр татаад бүр байршлаа өөрчилж татаад дийлээгүй. Гэтэл энэ үеэр инх оргил ухаан гаргаж хаалга нээсэн хүнд модоо олсоор нь ороож байгаа татъя гэдэг санааг гаргаад зургуулгаа модоо ороогоод модон дээрээсээ бүгдээрээ жингээрээ дарж хаалга хааж дуусгадаг. Инх оргилийн энэхүү санаа бол бүр үнэхээр ухаалаг санаа байсан. Ингээд Монголын баг тамирчид 25 минутанд даалгаврыг биелүүлж дуусгасан. Тэгсэн чинь манай Адиа нэг хөөрхөн хандааг тэрж байгаа нь харагцсан. Ингээд хамгийн сүүлд Японы баг даалгаврыг биелүүлдэг. Эхнээс нь даалгавраа биелүүлж яваад модон хаалга нээх процесс дээр жаахан удаашраад эхэлдэг. Учир нь тэд модон хаалга нээж чадахгүй маш их хугацаа авсан. За үүний эцэст хаалга нээж тэргээ байршуулж чадсан хэдиж энэхүү даалгавраа дуусгаж чадаагүй нэг цагт дуусчихсан юм бэлээ. Уг нь тэд хамгийн сүүлийн гүүрэн хаалга хаах гэж бүр янз бүрээр үтсэн хэдиж чадалгүйгээр Японы баг хасагдсан байгаа. Тэгэхээр тэр гүүрэн хаалга нь бүр үнэхээр хүнд байсан байгааз манай хэд яг тэр нөгөө модыг ашигласан тулдаа хаач чадсан байгаа хгүй юу. Тэгэл үүн дээр хүмүүс нөгөө Солонгосын баг булхаацсан гэдэг ховч үүн дээр бас нэлээд их гарч исэн. Мөн Японы баг тамирчдын хувьд нэг том алдаа нь хүндийн тамирч ерөөсөө байгаагүй. Тиймээс бас нэлээд нөлөөлсөн байх гэж бодож байна. Ингээд финалийн шатанд Монгол Солонгосын баг тамирчид тунаж үлдсэн. Хамгийн сүүлийн финалийн даалгаврын өмнө хоёр улсын баг тамирчдыг хамгийн анх уулзсан өрөөнд оруулж ирдэг ба тус тахимд гоё ширээ засаж тус хоёр улсын үндэсний хоолуудыг байршуулсан байдаг. Энэ нь яг л Squid Game кинон дээр гардаг шиг байсан. Кинон дээр хамгийн сүүлийн тулааны өмнө сүүлийн оролцогчдыг гайхалтай дээд зэрэглэлийн хоол идүүлдэг шиг тэрхүү санааг нь реалити шоунд оруулж гисэн байсан. Ширээн дээрх хоолнууд нь үнэхээр гоё харагдчихсэн. Үүнд нь манай үндэсний хоол болох хорхог, бууз, нийслэл салаад, байзааны салаад, гуляш гих мэт хоолнуудыг байрлуулсан бэлээ. Мөн хажууд нь Солонгос үндэсний хоолнуудыг тавьж өгсөн байсан. Ер нь бол багуудаас хамгийн анх танилцуулга бичлэг авахдаа хэрвээ финалд үлдвэл багаараа ямар хоол идмээр байна гэж асуусан юм бэ лээ. Орхог юм идэх баха. Гэрийн жасан мах бууз зуртай боллоо. Ингээд хоёр улсын баг тамирчид сүүлийн даалгаврын өмнө урд урдаасаа хараад зоог барьдаг. Энэ үеэр бас хөөрхөн хөгжилтэй яриануд болдог. Жишээ нь Орхон баяр та нар хожигдохын өмнө сайн эдэд ав гэд хэлэх үеэр нь багийнх нь бусад гишүүдээс инээж байгаа нь харагдсан. Сайн жав хожигдохын өмнө та нар. Бас Солонгосын тамирчин буюу яг Солонгосын багийн ахлагч нь хэрвээ та нар ялвал шагналын мөнгөөрөө юу хийх вэ гэж асуусан чинь Манай баг шагналын мөнгө аваад хэрвээ төрүүлвэл яг тэр мөнгнөөс та идэг Монголд үрж аялуулна. Тэгсэн чинь Солонгосын багийн ахлагч бид нар хожоод шагналын мөнгөөрөө өөрсдөө монголоор аялнаа гих мэтчлэн иймэрхүү хөгжилтэй бинийгээ дооёолсон юм шиг үйл явдал гардаг. Ингээд реалити шоуны хамгийн сүүлийн тэмцээнд рүү орсон хамгийн сүүлийн даалгавар нь 3 үетэй ба 2 хожлыг авсан баг ялалтыг авч Physical Asia реалити шоуны цор ганц ялагч болж 1 тэрбум вооны эзэн болно. Энэ даалгаврын онцлог нь бүх үе дээр багуудын бүх оролцогчид орох ёстой. Тэгэхээр 6-гийн эсрэг 6 шууд үзнэ гэсэн үг. Ингээд эхний үеийн тэмцээн хан түлхэх тэмцээн гэдэг нэртэй дотроо 3 раундтай даалгавар байсан. Одоо та нартай хамгийн эхний үеийн дүрмийг тайлбарлая. Танхимд 3 зам байх бөгөөд 3 өөр жинтэй буюу 100, 200, 300 кг жинтэй хайрцагуудыг байрлуулж өгсөн байсан ба тус хайрцагуудыг 5 минутын турш түлхэлцэж тэмцээний цаг дуусах үед аль баг илүү нөгөө тал руугаа хайрцгийг түлхэж чадсан байна. Тэр улс хожно. Үе бүр дээр адилхан эхний 2 хожлыг авсан баг тус үеийнхээ ялтыг авна. Мөн тус тэмцээний дүрмэнд 3 зам дээр оролцогчид хэд хэдээрээ байх болон хэрхэн яаж хуваарлагдахаа өөрсдөө шийднэ. Түлхэлцэж байх хугацаанд байршлаас солон хажуу талын хайрцаг дээр очих боломжтой. Ингээд багууд тактикаа ярилцаад өрсөлдөөн эхэлдэг. Яг шүгэл дуурайд эхэлсэн чинь 2 багийн оролцогчид 2 хүнд жинтэй хайрцагууд дээр 3 эсрэг 3-аар энэ тэнцүү гүйж очдог. Ер нь 2 багийн хүч нэг их зөрүү байхгүй гэдг нь харагдсан. Ер нь л тэнцүү хүчтэй юм байна лээ. Ингээд тэмцээний үр дүнд нэг нэгийн харьцаатай байж байгаад Солонгосын баг тамирчдаас
манад ялагдаж байсан тал нь хамгийн хөнгөн буюу хамгийн захын хайрцаг руу гүйж сэргэлэн зан гаргаж ингэснээр нэг байсан оног 1-2 болгодог. Гэтэл Монголын баг тамирчид маань голын хайрцаг дээрээ цуглаж хайрцагаа нөгөө тал руу түлхэж чадсанаар зөрүүлэн 2-1-ийн харьцаатаагаар ялж чаддаг. 2 дугаар раундын ялагчаар 1-2-ийн харьцаагаар Солонгосын баг тамирчид ялтыг байгуулж 3 дугаар раунд дээр мөн Солонгосын багийн ялтаар дуусдаг. Тиймээс хамгийн ихний үе дээр нийт оноогоороо Монгол 1 ялалттай, Солонгос 2 ялалттайгаар Солонгосын баг тамирчид ялдаг. Дараагийн даалгавар дээр үлдсэн 2 даалгаврын алийг нь сонгох вэ гэдгээ ялагдсан Монголын баг тамирчид сонгохоор болдог. Сүүлийн 2 тэмцээний нэг нь хүндийн үргэлтийн тэмцээн бол нөгөөх нь гүйлтийн уралдаан байсан. Ийм учраас манай хэд гүйл дээр барахгүй гэж үзээд хүндийн үргэлтийн тэмцээнийг сонгодог байгаа. Учир нь урд нь Монгол, Солонгос, Японы тамирчид гүйлтийн зам дээр уралдахад манай баг хамгийн сүүлд орж исэн бол Солонгосын тамирчид тэргүүлж исэн. Тийм учраас гүйл дээр барахгүй гэж үзээд хүндийн тэмцээнийг сонгодог. Энэ даалгавар дээр Монголын баг ялвал 3 дахь даалгавар буюу гүйлтийн тэмцээн болно. Харин Солонгосын баг ялах юм бол даалгавар эмчигтэй дуусах байсан. Ингээд төмөр бөмбөг чирэх тэмцээн эхэлсэн. Тус даалгавар нь мөн 5 раундтай. Раунд тус бүртээр ачааны жин нэмэгдэх зарчимтай бөгөөд үргэлжлэх хугацаа нь 3 минут. Одоо та нартай дөрмийг танилцуулъя. Баг бүрийн 6 гишүүнд хантаа зөмсүүлэх бөгөөд хантаазыг араас нь олсоор татсан байдаг. Олсны нөгөө талд нь өндөр модон баганаас хүнд жинтэй бөмбөлийг үлгсэн байх ба багийн гишүүд хамтдаа хүчээ нэгтгэн урагшаа тэмүүлж газар барилуулсан эх орныхоо түвэнд хүрэх ёстой. Мэдээж цагтаа багтаж хүрч чадаагүй баг ялагдана. Харин ачааны жингийн хувьд хоёр улсын тамирчдын нийт жингээр тооцоолон Солонгос улсын тамирчдын нийт жин нь Монголын баг тамирчдаас илүү байсан тул тэдэнд 10 кг илүү хүнд ачаад тавьж өгсөн байсан. 5 раундын ачааны жинг танилцуулбал хамгийн ихний раунд дээр Монгол улсын баг тамирчдад 100 кг, Солонгосын баг тамирчдад 110 кг. 2 дахь раунд дээр Монгол 180, Солонгос 190. 3 дахь раунд дээр Монгол 260, Солонгос 270. 4 дахь раунд дээр Монгол 360, Солонгос 380. Хамгийн сүүлийн буюу 5 дахь раунд дээр Монгол 410, Солонгос 430 кг ачаануудыг чирч өөрийн улсын талбаандаа хүрэх даалгавар байв. Энэхүү үе дээр Солонгосын багийн хувьд нэлээд жинтэй тамирчныг голдоо оруулсан байсан бол Монголын баг тамирчид хамгийн урт мөчтэй өндөр тамирчин болох сагсчин дүлгөөнийг голдоо оруулаад түүний хоёр талд жингээ авах зорилгоор Адя болон Орхон баяр нарыг оруулж захт нь үлдсэн гурван маань зогссон байсан. Тэмцээний дөрмөн хоёр улсын баг тамирчид ээлжлэн даалгаврыг биелүүлсэн ба Монголын баг тамирчдаас эхэлдэг. Эхний хэдэн раунд дээр хоёр улсын тамирчид нэг их зовхгүйгээр тугандаа хүрч чаддаг ба сүүлийн 2 раунд дээр нэлээд ачаалтай болсон нь харагдсан. Гэвч хоёр баг хоёулаа 5 үеийг амжилттай дуусгаж бүр сүүлийн үеийг адилхан 35 секунд дутуу байхад дуусгасан. Тиймээс зохион байгуулагчид нэмэлт үе гаргаж ирдэг бөгөөд энэ үед багууд зэрэг өрсөлдөж аль төрүүлж тугандаа хүрч чадсан баг яалтыг авахар болдог. Энэ даалгавар бас л яалтчгүй маш их хүч шаардсан тийм хүнд даалгавар байсан. Хөнгөн жинтэй хүмүүс нь хоошоо татагдаад хэцүү байгааг нь харагдсан. Тэгэд яалтчгүй бүх оролцогчид маш их хичээж энэ даалгаврыг биелүүлсэн байгаа. За ингээд даалгаврын үр дүнд Солонгосын баг тамирчид даалгаврын цаг 2 минут дутуу байхад тугаа авч чадсанаар ялтыг авч тус реалити шоуны эцсийн ялагчд болж чадсан. Ингээд Солонгосын багийн ахлагч үг хэлээд араас нь Монгол улсын багийн ахлагч Орхон баяр үг хэлдэг. Орхон баярыг үг хэлсний дараа лавг очор Монгол улсын далбаанд очиж хүндэтгэл үзүүлж духандаа хүргэдэг. Энэ үйл явдал бол үнэхээр бишрэм гайхалтай үйл явдал байсан. Бас нэг сонин сайхан болгоод ярихад Орхон баяр тэмцээн дууссны дараа сайхан л явлаа, сонирхолтой дасгалууд ч хийж үзлээ те гэж хэлдэг. Явлаа бас сонирхолтой дасгалууд хийж үзлээ. Энэ нь яг нэг тийм хожигдоод сурччихсан бүр нэг юм байр суурьтай гэдэг нь харагдчихсэн. Бас лавг очор тугандаа хүрээд хүндэтгэл үзүүлээд ирсний дараа Орхон баяр манай төрийн талбай буцаа хөлтлөө штэ. Бид нэр албаар унгаагүй маа гэд инээж анаас харагдсан. Энэ нь түүнийг хэр хошин мэдрэмжтэй гэдгийг бас харуулж чадсан гэж би бол харсан. Ингээд дараа нь Монголын баг тамирчид маань үг хэлээд өөрсдийн цээжний хивээ зохиж хагалдаг. Энэ үеэр бас Адя хандаа хоёр маань уйлдаг. Тэгэд яалтч бас дагаад уйлчихсан. Ингээд та нартай Physical Asia reality шоуныхаа талаар цуврал бичлэгийг ярьж хүргэлээ. Тэгэд намайг үзчихсэн, дэмжижсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. За ялангуяа яг хамгийн ихний 2 дугаарыг оруулаад маш олон хүмүүсээс гой юм комментууд ирсэн байгаа. Тэгээд та нарынхаа тэр комментоор би үнэхээр ингээд услагдаад бүр маш гоё мэдрэмжийг авч ирсэн. Тэгээд
баярлалаа гэж хэлмээр байна. За үүнээс гадна те бид нар ингээд үзэх зүйлтэй байлгасан одоо тус реалити шоуг зохион байгуулсан тэр баг хамт олонд баярлалаа. За мөн одоо яг энэ Монголын тамирчдыг оролцох те тэр нөхцөл боломжийг нь гаргаж өгсөн Spark Agency-гийнхэндээ бас баярлалаа. Тэгээд мөн хамгийн гол хүмүүс болох одоо оролцсон тамирчидтай бүр маш их баярлалаа. Тэгээд та нарыг хараад ингээд урам зориг ороод те за тэгээд бахархаад огшоод уйлаад бүр ингээд бүх юм давхцаж ингэж үдсэн байгаа. Тэгээд үнэхээр мундаг байсан те Монголын баг бүр ямар мундаг вэ? Бүр ямар айгу аякуутай вэ? Ухаалаг вэ? Ямар хүчтэй вэ гэдгийг бас харуулж чадсан. Тэгээд та нартай маш их баярлалаа гэж хэлээд энэ хүү бичлэгээ дуусгая. Тэгээд та нарт маань таалагдсан бол лайка дараарай. За бас subscribe дараарай. За тэгээд энэ талдаа Facebook пэйж оруулъя. Энэ талдаа Instagram оруулъя. Таад манай орч даарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцай манайхаа баяр та.